Улс төрөл чамайг оролдохгүй бол хинч түүнийг тоохгүй л дээ. Гэвч оролдоод байгаа учраас дуугархаас өөр аргагүй болж байна. Манай хатуу мэдээ уг нь улс төрийг орхиод entertainment тал руугаа орохоор бэлтгэлээ хангаад явж байлаа. Гэвч болсонгүй. Учир нь миний жижигхэн бизнес дампуур. Ах トゥ төрөл төрөстэй минь жижиг том янз янзын бизнесүүд хаагдаж амжиргаа хэцүүдлээ. Ингээд студид цалинжуулах хөг маань өнгөрөв. Одоо бүр бензинчгүй болж гудамд гарлаа. Ажил орлогогүй болсон бид хайч хүлээ тал баяруул гардаг байх та. Улс төр гэдэг бузар зүйл намайг чамайг ингэж л оролдож байх мөртөө төрийн ордонд цугласан лойрч хулгайч нарыг улам баяжуулж тэдний бохор бизнесийг улам тэжээнд итгэж байна. Тэд хэдий ч нэ баяжид томорно бид төдий ч нэ ядуурч дампуурдаг ажээ. Тэдний бизнес томрох бүрт бидний жижигхэн бизнес хаагддаг аж. Гэвч тэд ханаж цаддаггүй юм байна. Одоо тэд бидний талах тариага зөөдөг машин тэргийг минь зогсоож хорлолоо. Гэрийн хажуудах дэлгүүр маань хоосорч эхэлжээ. Учир нь бараа авчирдаг хүргэлтийн машинууд ирэхэ болсон байна. Ингээд эдэж уух маань хомсдох шинжтэй боллоо. Энэ бүх дампуурд нь хөрсөхийн сонгуулиар суурин тавигдан улсын төсвийг хоосолж дуусгаад оюун эрдэнэ гэдэг этгээдээр цааш үргэлжлэн улс даяараа түр шатхуунчгүй болон ёроолдоо тултал унлаа. Энэ шатхуун түлшний асуудлыг айл 5 дугаар сараас эхлэн орсуудч тэр манай нефтийн нөгөө хэд ч бас анхааруулсаар авахд ерөнхий сайд оюун эрдэнэ октоосонгүй гинэ. Харин тесрэгээрээ түүний толгойд энэ байдлаас ашиг олох ад чөтгөрийн санаа төрсөн бололтой. Энэ тухайн цахим сүлжээгээр аль хэдийнэ тархаад эхэлсэн байна. Нийтлэлч эмүүчний бичсийг харуул аль хаврал орсууд энэ тухайга хэлж анхааруулж байсан ба нефт импортлогчид үүнийг засгийн газарт сануулсаар байтал оюун эрдэнэ буга октоосонгүй. Тэр бүхэл гадаад харилцааны сайд Бац эцгийнч Оросд айлчилж байхдаа хүртэл энэ тухай яриа хэлцээр хийлгүй орсуудад томорсоор байгаад ирсэн байх. Улмаар бензиний үн өсөх хүртэл юу ч хийсэнгүү такс сууж нам даржээ. Энэ нь ч цаана учиртай байж. Юу гэвэл мань оюун эрдэнэ нефтийн компаниуд хандан хэдэн жилийн өмнө Сумын авзрын байгуулсан Эрчис ойл компани дансанд 100 тэрбум төгрөг төвлөрүүл чадахгүйг л зөвшөөрлийг чинь цуслан хэмээн дарамтлсан лүндэн буулгасан гэн. Ингээд л мэдээж зөрчил үүсэж нефтийнхэн гэдээчсэн бололтой. Үүнээс цаашхыг та бид нар амьдралаараа харлаа шүү дээ. Тэр жутгаараа нефтийнхэн сөрсөн базаа хийж шатхууныхаа үнийг нэмэн засгийн газар сануулга өгсөн боловч нөгөө данхар толгойт нь тоосонгүй тул хоёр тудаага үнэ нэмсэн болж таарах гээд байна. 1430 төгрөг байсан шатхуун ердөө 45 хоногийн дотор 2100 төгрөг болтлоо өссөн ч энэ бүхнийг эхлүүлсэн хүн маань цахим үндэстэн шоу хийсэн шигээ наригдсангээд ёор тоосонгүй. Үр дүнд нь хэн хохиров? Чи бид нар л хохирлоо. Шуудхан хэлэхэд анх нэгмөө пилот гүрдэгтээ засаг хүлээж авсан шалдан банд брэнд цув өмсөн дэвшилж өнгө зүс оржээ байхад хөөхий бид чинь банк нь хоосорсон машинаа төгсөөр гудамд халтайж байна. Брэнд цувтай цайд маань цахим үндэстэн болно хэмээн шүглцээр шоу хийж явахад хөөхий та бид иргэний үнэмлэхээ барин нотариатын гадаа очрлож зогссоор байна. Түүний хийсэн хамгийн том ажил болох цахим үндэстэн шоуны дараа монголчууд бид хэрхэн цахимжиж байгааг нэг л жишээгээр харуулъя. Анхаарлаа хандуулнаа. Цахим үндэстэн монгол хүн та гадаад явахар боллоо гэж бодъё. Үүний тулд дараах зааврын дагуу хөлсөө гоочтол гүйжээж шинжилгээ өгөх юм байна. Үүнд гадаадд зорчих хэрэг нь та коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 9-өөс 11 цагуудын хооронд халдвар төвчин судлалын үндэсний төвийн лабораторийн шинэ байранд өгнө. Интернет ч юм уу өөр хувийн эмнэлгийн хүчингү гэсэн комент ч яваад байгааг бас анхаараарай. За ингээд шинжилгээ өгөх хэрэг нь та гадаад паспортынхаа хуулбарыг авч ирээд өөрийгөө гадаад явах хэмжээний санхүүгийн чадвартай хүн гэдгээ баталгаажуулах ёстой юм байна. Уг нь бол цахим үндэстэн монгол хүн шүү дээ бид чинь. Дараа нь эрүүл мэндийн сайд халдвар төвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 8 дугаар сарын 2-ны 151 тоо тушаалын дагуу шинжилгээний төлбөр болох 50,000 цаасыг шинэ лабораторийн байрны урд талын дунд хаалгаар орж кассан тушаана. Дараа нь төлбөрөө тушаасны дараа шинэ лабораторийн байрны зүүн урд хаалгаар орж сорьц авах хэсэг дээр ирж шинжилгээгээ өгнө. За ингээд болоо юу? Нөө биш үү те? Шинжилгээнийхээ хариуг тухайн өдрийн 22-оос 24 цагийн хооронд англи хэл дээрх маягтаар халдварт өвчин судлалын үндэсний төвийн 1А байрны амбулаторийн хойд хаалгаар орж 1-р давхраас авна гэжээ. Ердөө сарын өмнө шинжилгээнийхээ хариуг цахимаар авч болоод байсан атал өнөөдөр харин тэр нь алга болчихж. Ингээд бас дууслаа гэж бодож байна уу? Үгүй. Төгсгөлт нь шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээлэл шалгаж авахыг анхаарна хэмээн тохирохжээ. Шалгахгүй бол хүний хийгч өгчгсөн байж мэдэх нэгуртайгаа ийхүү зарлсан байх нь. Цахим үндэстний удирдагчид маань цахимдаа бүхэл гар ажиллагааныхаа хариунд ч идэхгүй байгаа юм байна шүү дээ. Мянган хүн цуглуулан цар тахлын халдвар тараан байж хийсэн шоуных нь үүдэн өрдөөл юм. Өмнө нь цахимаар авч болоод байсан хариугаач цахимаар авч чадхаа болсон байгааг харж байгаа биз? Урагшлах бус ухардаг засгийн хэрэг гэж байна уу? Эрчис ойл хэмээх сургаггүй компани дансанд шантаажны мөнгө цуглуулахын тулд улс гүрнээ явуулсан энэ этгээдийг огцруулагч багдана. Дүгнэж хэлэхэд оюун эрдэнэ та ажил хийж чадах хүн биш юм байна. Улс
цамтны нэрлснээр шүглдэг дижитал данх төдийлхэн байж. Төгсгөлд нь нэг мэлчгэд хөрш Казахстанд 1 литр 95 бензин 1484 төгрөг, 1 литр 92 бензин 1225 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Дээр нь хязгаарлалтгүй. Улс гүрэнгэж ийм л байдаг аж. Цаашхыг нь үзэгч та бүхэн өөрсдөө бодогтун. Ер нь бол цаашдаа 9 дугаар сарын 1 болгонд бага ангийн тооны хичээл дээр нэг өгүүлбэртэй бодлого бодуулж баймаар юм байна. Тэрхүү өгүүлбэртэй бодлогыг тоомлвол сансрын засгийн газар за хаалт нэгээд өндөггүй өгөл дээр махгүй хаврыг нэмээд хаалтаагаад ковидгүй зунаас бензингүй намрыг асуул шүглдэг дижитал данхны сансарт цойлох хурдыг олох.